Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголд хэлж байгаа үг хэрэгжилж байгаа зорилгоосоо шалтгаалж утга учир нь алдагдсан зөндөө олон үг байдаг талаар бид урд нь хүргэж байсан. За бүр урд нь бол бид нар шударга ёс гэдэг үг үн цэнэ хэрхэн алдсан, яг шударга ёс гэдэг нь юу гэдэг талаар ярилцсан. Өнөөдөр бид ард түмэн гэдэг үгийн талаар ярилцах гэж байна. Микрофон барьсан болгон, жагссан болгон бид ард түмнийхээ төлөө гэж хэлдэг. Сонгуул нэр дэвссэн болгон ард түмний амьдралыг сайжруулсан гэж ярьдаг. Гэвч яг үнэ хэрэгтээ тэд ард түмэн гэж юу гэдэг талаар мэдэхгүй хэд болно. Тэгээ бүгд ард түмэн гэж яг юу юм бол гэдгийг өнөөдөр ярилцъя. Тэгвэл яг юуг ард түмэн гэх вэ? Цэвэр эрх зүйн талаасаа буюу үндсэн хуулийн утгаараа бол энэ нь тухайн улсын төрийн эрх мэдлийн цорын ганц их сурвалж, тусгаар тогтнолын эзэн болсон иргэдийн нэгдэл. Манай үндсэн хуульд ч Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж цагаан дээр хараар заасан. Энэ нь бидэнд сонгогдох, төрийг эмхлэн байгуулах хамгийн дээд эрхийг олгодог нийгмийн гэрээний гол субъект юм а. Гэхдээ эрх байгаа газар заавал хариуцлага дагаж явдаг. Ард түмэн гэдэг нь зөвхөн төрөөс халамж, эрх нэхэд суудаг идэвхгүй мас биш. Нийгмийн гэрээний дагуу хууль журмыг чанд мөрддөг, татвараа төлдөг, сонголтоо ухамсартай хийдэг, улс орныхоо хөгжилд гар бие оролцдог, хариуцлагатай иргэдийн хамтын ухамсарыг л жинхэнэ утгаараа ард түмэн гэж тодорхойлно. Хариуцлага ухамсарлаагүй цагт бид зүгээр хүн амын тоо эсвэл сугалсан олон хэвээрээ үлдэнэ. Үүнээс гадна социолог түүхэн хувьд энэ ойлголт зөвхөн өнөөдөр амьд байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Энэ бол өнгөрсөн үеийн өвөг дээдсэн үлдээсэн соёл, хэл, түүхэн, ой санамж болон ирээдүйд төрөх хойч үеийнхний маань хувь заяаг нэгтгэсэн цаг хугацааны хэлхээс дундах түүхэн залгамж чанартай асар том үнц нь нэгдмэл ойлголт юм а. Ийм гүн гүнзгий утгатай үгийг өнөөдөр хэн хаана яаж хэрэглэж байна вэ? Төрийн ордон, хэвлэлийн хурал, жагсаал цуглаан, сошиал орчин гэдэл хаасайгүй энэ үг явж байна. Харамсалтай нь институцийн шинжилэл, хуулийн засаглал, эдийн засгийн гарц гаргалгаа ярьж чадахгүй байгаа хүмүүс өөрсдийн хугдахууны хоосон зайг нөхөх гэж эсвэл олонний сэтгэл хөдлөлийг хөдлөх гэж энэ үгийг хамгийн ихээр бамбай болгон ашигладаг. За яг эндээс л популистуудын арга зайлыг хэлдэг гэж хэлж болно. Тэд нийгмийг маш бүдүүлгээр хоёр болгож хуваадаг. За нэг талд нь ядарсан, зүдэрсэн, ариун цагаан хөдөлмөрч ард түмэн, нөгөө талд нь шунхай, дээрлэл хийгч, авилгад идэгдсэн дарга нар гэж хоёр хуваадаг. Тэгээ тэр зовсон ядарсан ард түмнийг аврагч цорын ганц хүн мөн тэдний төлөө өгч чадах баатар хэмээн жүжиглдэг. Ард түмэн ядуу байна. Би ард түмнийхээ төлөө тэмцэж байна гэх мэт лоозонгууд яагаад хортой вэ? Учир нь эдгээр өгүүлбэрүүд нийгмийн бодит асуудлыг хэтэрхий хялбаршуулж, хувь хариуцлагыг бүрэн үгүйсгдэг. Тэд хүмүүст та нарын ядуу байгаа нь зөвхөн тэр дарга нарын буруу. Би тэднийг зайлуулаад та нарт байдгийг тань хувааж өгнө гэсэн хоосон биелэшгүй үлгэр ярьж нийгмийн уур бухимдлыг асаадаг. Популистуудын хамгийн том зэвсэг нь өнөөдөр сошиал орчин дах масс болоод байна. Сошиалд шуугиж туйлширч буй хүмүүсийн ихэнх нь нэргүй, нүүргүй, өөрөөр хэлбэл зохион байгуулалттай тролл хаягууд байдаг. Тэд хэдэн зуун, хэдэн мянган хурамч хаягнаас нэг зүйлийн талаар зэрэг хашгиралдаж, сэтгэгдэл бичгээр иргэдэд үнэхээр л ард түмэн нийтээрээ үүнийг дэмжиж, үүнд бухимдаж байгаа юм байна гэсэн асар том төөрөгдлийг зориудаар үүсгдэг. Гэвч математик утгаараа талбай дээр цугласан 5,000 хүн эсвэл сошиалд орилж буй хэдэн мянган хурамч хаяг бол 3.5 сая хүн амтай Монголын ард түмний ердөө 0.1% хүрэхгүй хэсэг юм. Бодит байдал дээр ард түмэн гэдэг нь нэгдмэл, нэг тарих, нэг сонирхол биш. Тэтгэврийн насныханд халамж, залууст чанартай боловсрол, бизнес эрхлэгчид татврын дарамтгүй орчин хэрэгтэй. Популистууд энэ бүх ялгаатай сонирхлыг троллуудын тусламжтайгаар нийгмид харагдуулах гэж залдиж байгаа юм а. За хэн нэгэн улс төрч би ард түмний төлөө дуугарч байна гэд түүний ард нь маш олон тролл айрам хашгиралдаж байвал тэр нь зөвхөн сэтгэл хөдлөлөөрөө удирдуулах хар маасынхан л хэрэгтэй байна гэж ойлгож болно. За харин бид сэтгэл хөдлөлөөрөө удирдуулдаг хар маас байхын болж эрх үүргээ ухамсарлсан хариуцлагатай иргэн болсон цагт популистуудын арга залбирханд унахаан бол жинхэнэ ард түмэн болж чаднаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ? Анхаарал тавьсан танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.